Алаг соёлын бол нэлээд хүүхэд нь одоо шахаад өргөжлөж байна. За одоо газар бол салцсан боо 200. За тэр өнгөлж явсан сайхан газар нь хэр соёлын бол нэлээд суудсан байна. За Тагарва хулгайны далай зайр соёлын байна. За Синбаатарын хулуураа бол үндсэндээ гараад иржээ. За өнгөрсөн жилийн төрийн хоёр наадмын төрөө Сүхбаатар аймгийн Даргинсан зохиолдсон төрийн тахлагт Алтан дарь овооны наадманд одоо төрүүлсэн юм хурдан ажина байгаа. Синбаатар үеч сүүлийн жилүүд хөдөө орнуудаас эх орны зүүн хязгаар дорнод нутгаас зорж ирж одоо төрийн хоёр наадмын болон бүсийн томоохон уралдаануудад хурдан хөдөлмөрөд амжилттай уралдуулж байгаагийн нэгэн гэрчил одоо хурдан хөдөлмөрөө инженерийн хурд уралдаанд хүч одоо хурдлуураа бол тархилж уралдаж байгаа нь бол бас баталгаа юм аа. За үндсэндээ ингээд тархины хэдэн соёлын бол гараад ирлээ. Синбаатарын хулуураа хөнгөлж өгсөн. За ар дээр нь Сүхбаатарын аймгийн Төмөс цэцмийн Монгол Улсын алдартай сайрын сүрэнгийн төмөрчрийн хүүхэдгүү лонгороо. За гурав дээр Тагарва хулгайны далай зэрд. За мөн Сэлэн аймгийн Сүхбаатар сумын уяач Одмонтгийн саарал халзан соёлын саагур улаан хөгжтэй саарал халзан соёлын Одмонтгийн саарал халзан соёлын мөн байна. За одоо энэ километр үлдчихээ яг уруудаад хэсэг нэг уруудж байгаа 100 модын зам бол за энэс цааш бол нэг 4-5 км. За одоо ингээд бол бор үзүүрийг тойроод одоо үндсэндээ барайны газар харагдана. За энэ хошуу бол одоо бор үзүүр гэж энийг тойроод үндсэндээ барайны газар одоо тавилангийн үзүүр харагданаа. За үнэхээр одоо тархины нэг 6-7 соёлын ордод одоо үнэхээр бөөн одоо шоолж байна. За Синбаатарын хулуураа бол мөнхөө хурдан ажна гэдгээ одоо баталж байгаа юм байна да. Одоо сайхан гараад уужирчихсан. За ар дээр нь хүүхэдгөө хонгор үрээ явж байна. За хүүхэдгөө морь бол бас би ямарвахан сайхан явж байгаа. Тийм учраас хулуураны хүүхэд бол хашир хүүхэд энийг мэдж байгаа хаа. За харин хүүхэдгөө үрээ наадлаар нь орлоо доо. За бүр гараад явцсан. Буруу талаар нэг зайгаа аваад. За Синбаатарын уулын хүүхэд бол бас хашир юм аа. Ойртохгүй байна. Зайлчаад ерөөсөө цаагуур нь яваад байгаа. Бас сул өрөөтэй бас хитрхи их ингэж уралцвал эрсдэлтэй байж магадгүй гэдэг жоохон зайлцсан. За энэ хоёр үрийн ар дээр бол Томгоо аймгийн дэлгэрч сумын угуул Олноо хөгөн бүтээгдэхүүн алдарсан Тагарва хулгайны далай зэр соёлон бол явж байна. За энэ цавдрын соёлон бол Монгол улсын даян авраг Афган самдангийн Сүхбаатарын төрсэн ах Афган самдангийн Батсөх уяач үж хурдлуулж байгаа энэ наадамд. За зүүн чигийн хүчтэй юм хурдан үрээ байгаа. Далай зэр соёлон бол за ер нь азарган соёлонгууд нэлээд тархилж уралдаад байх чинь. За Синбаатарын хулуураа Тагарва хулгайны далай зэр соёлон за төмөр очир уяачийн хүүхэдгөө одоо зүрсэн сайн мэддэхгүй байна үзэгчтэй. Хүүхэдгөө соёлон бол Сүхбаатар аймгийн Төмөс цэцмийн уяач Монгол Улсын алдартай сайрын сүрэнгийн төмөрчрийн одоо соёлон болоо гэж хэлж байна. За хоёр азарган соёлон. За мөн шимитэхэн уралдаан болж байна да. За хулуураа бол ер нь ингээл гардаг. Өнгөрсөн жил бол хязааланд бол ер нь өнгөрсөөр гал төрүүлсэн. За яг тархины хоёр үрээ бол нэг үүдэн хамрын дайтал яваад байна да. За зэр соёлонгийн хүүхэд нь бол нэлээд шахаад бас хулуурын дээр аваачих нэ. За зөв талаар нь зэр соёлон шахлаа. За энэ дөрөв дээр яваа үрээ бол Орхон аймгийн Баяндрын Винтон бар үрээ мөн юм шиг байна. За төмөр өчрөө яачин хүүхэдгөө үрээ. За мөн байна Винтон бар үрээ. Винтон бар үрээ. За 5-6-гийн үрээд. За тархины 6 үрээ бол нэлээд бас тасарсан байна. За одоо ингээд үндсэндээ хурдан соёолон морь бол одоо яг барайны адаг руу орж ирж байгаа юм байна. За тархины 5-6 соёолон бол нэлээд тасарсан байгаа. За энэ Говьтай аймгийн Дарив сумын уяач дөрвөн хэржүүгийн буруу соёлон сая харагдаад өнгөрлөө. Өнгөрсөн жил их заалт наснда Төв аймгийн Заамар суманд дуусан Заамарын хурд 2008 бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдж байсан.
За уяа солигын Монгол Улсын манлайлагч Сэрэнгийн хэмэдэхгүй тааруулсан юм хэрж байгаа юм буурлуурэ сая. Нилийн хөл чангатай. Нилийн хөл чангатай өргөсөж яваа харагдана. За нэг сайхан азарган хонгор соёолно. За хүүхдүүд чинь нилийн бариар шахаж байна. За эндээс бол ингээд үндсэндээ барайны үзүүрлөө хурдан соёлносны морд орж ирлээ. За одоо манай зурглаач тархины хурдан соёлонгуудыг харуулах байх. За хүүхдгүү морд соёлносон дээр нэлээд их харагдж байна. Энэ одоо хүүхдүүд сунсан юм байна. За соёлносны морд одоо 60-70-аар яваа соёлын гууд энд харагдж байна. За одоо манай барайны зурхад байгаа зурглаач бол одоо тосож авч барайны одоо яг цагаан шугамн дээр одоо аль хиний хүүгийн хурдан хүлэг айрагдд дөрүүлэх нь вэ гэдгийг бол харуулах байхаа. За барайны зурхад бол үзэгчд одоо хурдан соёлын мордын тоосон дарагдсан хэмээн одоо ийм зогссон байгааг харж байна. Үзэгч та бүхэн. Хатам ч юм уу хэр урт дараа нь үсэж соёлын мордын тоосон дарагдсан одоо соёлын мордын тоосон дарагдсан хүмүүс тэр жилдээ одоо нэгтэй явд юм аа гэж уяас тэрдэг. За энэ төвийн Баянцхан улсын алдарт үеч бүүн манзарагч байгаа сая сууж байгаа харагдана. За ардын хувьсгалын 50 жилийн ойд хурдан толгой туур газарга үзэнд хурдлуулж байсан бүүн манзарагч байгаа сууж байгаа харагдана. За соёлын насны мөр тавилангийн үзүүрлөө орж ирлээ. За манлайлагчийн машины араас за ер нь тун ойрхон явна. За сулруу Синдбаатарын хөл рүү. За хүүхдүүд чинь нэлээд шахсан. За Синдбаатарын хол рүү. За төмөр өчр уяачин хүүхдгүү хол хэрвээ. За далайн зэрэг соёлын 3 бол одоо яг сайхан орж ирж байна. За хүүхдгүүрээгээд хөтлөөд ороод ирсэн. Бүрэн одоо цагаан шугамн дээр төрүүлээд шиг боллоо. За ардаас нь тагарва хуулгааны далайн зэрэг. За ингээ манай үзэгчд бол ингээд нэг жоохон цохимжгүй байдал гаргацсан юм аа. Ерөөс цагдаа нар дийлээгүй. Маш буруу үйл гаргасан. За нэг үнэхээр одоо уралдаж ирж байгаа мордыг бол унсхайг өчн ингэж урдуур нь орох бол манай үзэгчдийн хувьд одоо бас жаахан хэмнэх юм болсон. Үнэхээр одоо соёлын мордыг бол яг бараар орж ирэхдээ зэрэгцээд л үзэгчд одоо яг ингээд өчтсөн. За тэгээд манай зурглаачийн дуранд ч бас айргийн морд тэр болгон сайн харагдсангүй. Яа ингээд энэ бол нэг 10 гараад дарааж байгаа соёлонгууд харагдаж байна. За удахгүй таавшиндаа төрүүлж харагдсан соёлын мордын нэстийг танилцуулах болно. За явуулаа гэлээ. Эднэрийг аваад явах юм наад чадахгүй. За өнөөдрийн уралдааны соёлынгийн төрүүлж харагдсан мордын цалыг Монгол Улсын морь цоллооч Соломон Дундгуй аймгийн угуул Соломон дуудна. Нааш нойртууд яа. Микрофон руугаа сайхан ойртуулаад өгөөрэй. Наач хитүүлээ. Тавууд цаатлаар. За одоо соёлын мордын хайрыг төрүүлсэн соёлын мордын цалыг авах үлэмжээ. Хуржилын хаврын дэргүүн сарын шинийн гурван Улаанбаатар хотын гурван дундын жилийн айнэрэмжид төвсөн мэнжин хорт 2000-ийн сургалтааны хурдан соёлын уралдаан Атт түмний багш тагруугийн сартай салтар Сүхбаатар аймгийн Домондогтын улсын алдарт туяа төмөр өчрөн нуурал Сүхбаатар аймгийн Матад сумын аймгийн алдарт туяа Синдбаатарын сухал Орхон аймгийн Баян өндөр сумын Бентовын бар Сэдэн аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт туяач Одонхын сарын хатсан Ахтаа хортон хөлдөгөөдөө
Sörsün uyaçıttın. Gıdıdı sporduğda sanmı bıçapsın uyaçıyırttın ben. Ödemetlik durçil karamın azıktan uyulduğuç. Oğda kılsınım sıçıtsa torgunlarına rusun dokuz sudun oğa torgu biyin çangıza torre tokin aktağı. Oda sat kurtum mırtı uya durundik sağıt uykhın oda tokum makçı duyduk şer aydınında. Oga durçudun da var hıttık kurtum mırtın darık süttürdün sergit sarcak bulgun söz. Köyün darab hıcı koydu tortun narsın onun darmada dige. İnsan korktuğunu bilsin jaksın uğuna sürttük bu hırsızın tezirtin zaman. Irsak çeri kuftaran otluğuç. Önceydi atmasırım kesini mırtın basır taybıttan tatlıcın olsun. Хаврын бүсийн уралдааны соёлынгийн уралдаанд төрүүлж харагдсан мөрдийн цолын шагналыг гардуулж байна. Дундгой аймгийн Дэлгэр цогцмын угууд хөөхөн хотод Тавраагийн Сартай цавдар соёлын дөрвөн магнаар таван жолоо өргөж байгаа. Төв аймгийн Сэргэлэн сумын угууд Афган самдангийн Бацэг уяа жуулж хордлуулсан байна. Шагналыг Монголын мөрөнгө спорт оюутны холбооны ерөнхийлөгч Монгол улсын шадар сайд Мэйгомбын их бол гардуулж байна. Хадаг өргөмжлөлд алтан медаль 5 сая төгрөгөө. Аман хүзүүнд оролцсон мөр Сүхбаатар аймгийн Түмэн зөв цумын угууд Монгол улсын алдарт сайрын сүрэнгийн төгрөгчрийн хуурал халдсан сая болон байна. За улсын наадамд мөн хайрагдаж байсан ийм хурдан хөлөөгөө шагналыг Самбатын гэрдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн дараагийн мэдээлэл болж байна. Хадаг өргөмжлөлд мөнгө медаль 3 сая төгрөгөө. За, айргийн 3 тоглосон хотын хөлөг Торнод аймгийн Батбат сумын угууд аймгийн алдартай Батчрын Синбатрын гол соёо болон байна. Өнгөрсөн зам зохион байгуулагчсан улс өмсөлтийн их баяр зэмбатрын хатан үзэж цагаар болж байна. Хадаг өргөмжлөлд хөрөнгө медаль 1 сая 550 мянган төгрөгийн өнгөний Хондо мотоцикл. Айргийн 5 хордсон соёо болон Сэлэнгийн аймгийн Сүхбаатар сумын угууд манай унаан гатуу энэ додтой алтаваад мөнгөд түрүүлжирээд амх зүцэн энэ л одоо гэж уралдаж байгаа. Энэ уралдаад бол олон түмэн харж байгаа түрүүлж ирсэн шүү дээ. Хүүхд нь яачгаа эмнэлгийн башаанаар ирсэн юм байгаа. Тэгэхээр энэ ийм бол мөр үйдээс сум аймгийн алдарт яач манай хүүл одоо улсын алдарт яач ийм 6 болсон юм байгаа. Тэгээд Потом с утра я делал вот, манай эцэг бол мөр үйдэх хүн байсан. Ер нь тэр ордоо хурдатуу ицүүл ятуу дэг мөр үйдэх ийм л байсан. Ийм л учиртай да. За энэ Төв аймгийн Сэргэлэн сумын угууд Чулуун хотын сугар уяа жуулж хордлож байгаа юм байна. За Баян хонгор аймгийн Богд сумын угууд Дэлгэр далайгийн Хэр мөр байна. За уяач Бөө хүүгийн минь товын бор үрээ айргийн 4 турдсан байгаа. За энэ Булган аймгийн 70 жилийн ой наадам, Орхон аймгийн наадам, Заамрын аймгийн Сүхбаатар хотын уяач Олбонцгийн сар халдсан үрээ айргийн давар ордсон. За эдгээр өрөөнүүдийг мөн шагналд авсан тохиолдож байгаарэ. Дүнжин гаруй 2000-с уралдаан одоо амжилттай болж өндөрлөлөө. Хурдан соёлынгийн уралдаанд Дундгой аймгийн ард Хүүхэн утга Тагравагийн далаа зэр дүрээ төрүүллээ. За энэ үрэг Монгол улсын нийслэлийн алдарт байрч Афган самдангийн Бацүх үйж урдлууллаа. За аман хүзүүний соёлон бол Сүхбаатар аймгийн Төмсгөх сумын Монгол улсын алдарт байрч Сайрын сүрэнгийн төмөр өчрийн буурал халдсан үрээ байлаа. За харин айргийн 3 бол өнгөрсөн жилийн төрийн 2 наадмын төрүүн магнаа Дорнод аймгийн Батбат сумын аймгийн алдарт байрч Синдбаатарын хол үрээ. За айргийн 4-т Орхон аймгийн Баян өндөр сумын байрч Винтовын бор, айргийн 5 Сэлэн аймгийн Сүхбаатар сумын угуул Од мандахын саарал халдсан үрээд хөрлөжээ. За энэхүү Дүнжин гаруйн хурд Улаанбаатар 370 хаврын бүсийн хурдан мөрний уралдааныг ТV-ийн урамтай чамд толон та бүхэндээ дамжуулан хүргэлээ. За одоо дараа та одоо өнгөрсөн шинийн 8-нд болсон Атар газрыг эзэмслийн 70 жилийн он Сэлэн аймагт болсон уралдааныг бид одоо удахгүй та бүхэндээ үзүүлнэ. За мөн Ар хангаа болон Үүр хангаа аймагт одоо болж байгаа хаврын бүсийн наадмуудыг одоо
Үлгч та бүхэндээ удахгүй бид төлөвлөх болно. За мөн өнөө жил засгийн газрын шийдвэрээр үсгийн 5 том уралдааныг зохион байгуулахаар шийдсэн. За ингээд эхнийх нь бол энэхүү Дүнжин гарагийн хурд Улаанбаатар 370 байлаа. За хоёр дахь нь Шинийн 8-нд Сэлэнг аймагт Хатар газар эзэмсний 50 жилийн аваад зориулсан уран бүсийн уралдаан болно. За сум бол 7 сарын 26-27-нд бүсийн 3 том уралдааныг нэг өдөр хийхээр Монголын улс орны дэвштэй ахлаа мэдсэн байгаа. заларсан байна. Өнгөрсөн 2-3 сарын турш